За 2019 оны англи хэлний ЕШ-ийн 27 дугаар асуулт. За мөн одоо 26-тойгоо адилхан нэг ажил мэргэжил байна. За тэр ажил мэргэжил is someone who is responsible for the preparation and publication of a newspaper, book or magazine гэсэн байна. За тэгэхээр тэр ажил мэргэжлэлээр байгаа хүн нь хариуцнаа. Preparation and publication буюу бэлтгэл болон хэвлэлт юуны вэ гэхээр мэдээ, сонин, ном, сэтгүүл зэргийн хэвлэл бэлтгэлийг одоо хариуцдаг хүнийг одоо ямар ажил мэргэжилтэд өнгөх вэ гэхээр journalist гэдэг бол өөрөө сэтгүүлч гэсэн үг. За тэгэхээр сэтгүүлч бол биш болж байна. Publisher гэдэг нь болохоор өөрөө хэвлэгч компани. За эсвэл одоо хэвлэж байгаа хүн ч юм уу тий. За тэрийг хэлж байгаа. Тэгэхээр энэ маань бол биш болж байна. За дараа нь энэ editor гэдэг нь болохоор өөрөө энэ эрхлэгч гэсэн үг юм байлээ. За яг энэ дээр бол яг энэ сонин сэтгүүл буюу яг энэ хэвлэлийн зах зээл бол яг энэ эцсийн одоо final эцсийн одоо хөлбөрийг нь хэвлэх үгүй юу гэдгийг шийдвэр гаргадаг хүн. За тэгэхээр энэ бол одоо ингээд зөв хөлбөр нь болж байна. Харин энэ news reader гэдэг нь болохоор яг нэг мэдээгээр одоо ямар үг гарахыг дэлгэснээс хараад уншдаг одоо тэр хөтлөгч. Эсвэл тэр компьютерийн програмыг хэлж байгаа. За тэгэхээр энэ бол биш. За book seller гэдэг нь бол номын худалдаач гэсэн үг. За тэгэхээр энэ бас биш болж байна. За тэгэхээр 27-гийн хариулт нь an editor is someone who is responsible for the preparation and publication of a newspaper, book or magazine гэсэн утгатай өгүүлбэр байна.